Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Та бүхэнд эсний өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ дахин уулзсандаа бид хоёрын зүгээс маш их баяртай байна. Амьд үгийн мэдээ эхлэх гэж байна. Манай чуулганд болдог мэдээлэл, сургалт, үйл явцыг бид бүхэн тантай хуваалцахад хэн болоод байна. Тэгэхээр мэдээг эхлүүлэх үү? Мэдээг эхлүүлцгээе. Хоёулынгийнх нь эхний мэдээ юу вэ? Эхний мэдээ маань өглөөний залбирлаар эхэлж байна. Бид нэр өглөө эрт бурхантай уулзах тэр цаг үнэхээр тэр өдрийн онцгой цаг болж чаддаг. Тийм шүү. Манай цуглаанд даваа, лавг, баасан гараг бүр өглөө 7 цагаас 8 цагийн хооронд өглөөний залбирал маань тогтмол явагдаж байна. Өдөр эхлэхээс өмнө бид нэр бүх зүрх сэтгэлээ бурханд даатгах юм бол тэр өдөр үнэхээр өрөөлтэй болж чаддаг. Тиймээс чуулганыхаа нийт ахын дүүс та бүхнийг өглөөний залбиралтаа тогтмол хамрагдахыг уриалж байна. Бид хамтдаа залбирч хамтдаа хүчрэгдэх болно. Үнээр эзэгцээ. За. Чи ирээдүйд ямар хүн болъё гэж боддог вэ? Би ирээдүйд бурхны үгээр гэр бүлээ хайрладаг, сайн ав болно гэж боддог. Вау, ямар гоё юм бэ? Гоё юм бэ гэснээс? Аха. Манай чуулганд нэрээ удахгүй амын сургууль эхлэх гэж байгаа. Тийм үү? Хизээс эхлэх юм. За хизээ гэлээ. Тий 4 сарын 10-нд. Тэгээд ямар хүмүүс сууж болох вэ? Тэндүү. Тэр сургалтанд бүх аавуудад нээлттэй. Харин өмнө нь сууж исэн аавууд маань ч гэсэн дахин сууж болох юм байлээ. Тэгээд бас удахгүй аав болох гэж байгаа залуучууд маань ч гэсэн суух боломжтой. Сайн байцгаана уу итгэлийн ах дүүсээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн маань сайхан аварцгааж байна уу? Манай аавын сургуулийн маань хаврын сургалт энэ 4-р сарын 10-ны баасан гарагт 18:30-аас эхлэхээр болсон. 18 нас хүрсэн насны хязгаар байхгүй тийм улсууд оролцох боломжтой. Өөр итгэл үнэмшилтэй хүмүүс ч гэсэн хамрагдах боломжтой. Тэгээд нийт ирчүүдийг энэ сургалтанд идэвхтэй хамрахыг уриалж байна. Тэгээд мөн эмэгтэйчүүдэд бас хандаж та бүхэн залбирлаараа дэмжээрэй. Энэ сургалтанд таны нөхөр, аауд Христ итгэдэгж байсан бас хамрагдах боломжтой шүү. Тэгээд та бүхэнд сайн бүхнийг хүсье өрөөё. Миний бодлоор аав байна гэдэг бол зүгээр нэг үүрэг биш, харин бурхнаас ирсэн маш чухал дуудлага гэж би боддог. Тийм шүү. Тиймээс нийт аавууд болон ирээдүйд аав болох гэж буй бүх залуус та бүхнийг аавын сургуультай хүрэлцэн ирэхийг урьж байна. Сайн аав, сайн гэр бүл, сайн аав, сайн гэр бүл, сайн аав, сайн гэр бүл. Хоёулынгийнх нь дараагийн мэдээлэл бол Итгэрлийн баяр хөөрхөлбөр. Хүн бүрийн зүрх сэтгэлд хүнд хэлэхэд хэцүү, ачаа, эргэлзээ байдаг. Харин Христийн дотор жинхэнэ эдгэрэл байдаг үлээ. Энэ хөтөлбөрөөр зүрх сэтгэлийн шархнаас эдгэрэх мөн аливаа донтолтоос хэрхэн чөлөөлөгдөх талаар суралцдаг. Итгэрлийн баяр хөөр хөтөлбөр нь лав гараг бүрийн 19 цагаас чуулганы байранд тогтмол явагдаж байна. Та ганцаараа биш, Христ дотор шинэ эхлэл, шинэ хамт олон таныг хүлээж байна. Та өөрөө хүрэлцэн ирэхээс гадна найз нөхөд гэр бүлийн хамт хүрэлцэн ирээрэй. За ингээд энэ удаагийн амьд үгийн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Хэрв та манай чуулганд анх удаа ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирсэн соноо. Бид танд чуулганыхаа сургалтын талаар товч мэдээллийг хүргэх болно. Итгэл найдвар хайраар дүрэн сайхан 7 хоногийн хүсье өрөөе.